Бие үнэлэгчийн өдрийн тэмдэглэл 3, Верагийн өдрийн тэмдэглэл. Зохиолч Ард Бэлгүн. Зохиолыг үнэлсэн Доржийн Зоригтбаатар, Самбуу Доржийн Цэндсүрэн. Зоригт нас бараад 49 хоног нь өнгөрчээ. Бунсалмаа удаан гэгч нь бодоод охиноо аав ээж дээрээ үлдээгээд хамтрагч ахлах дэслэгч даваад орж руу залглаа. Даваад орж утсаа аван "Сайн байна уу ахмадаа? Таны бие сайн биз?" Би ажилласаа гарчихсан юм уу? "Амрыг ирээ ахмадаа. Уучлаарай." Би хот явах гэж байна. Уянгаа утас холбогдохгүй байгаа болохоор чи намайг очиж байна, хүлээж байгаараа, уулзах хэрэг байна гэж дамжуулаатгаарай. Гүйцэтгэе ахмадаа. Бунсалмаа утсаа салглаа. Даваа инээмсэглэн цаг хараад цолмон руу залгав. Бунсалмаа хот руу хаа зөндөртөө давхина. Түүний дотор одоо бол өс хонзон болоод бүгдийн заавал гэсэн хатуу чанга сэтгэл зүйл байлаа. Тэрс сэтгэл зүгээ энэ хугацаанд бүрэн бэлджээ. Хотод орж ирээд хамгийн түрүүн гэртээ ирлээ. Гэр нь мэдээж нэвц салхилсан мэт хөндий анд хормийнх нь авахулсан зураг урдаас нь тосон инээмсэглэнэ. Бунсалмаа өөрийнхөө өрөөнд орж бичиг баримт болоод ажилдаа явхаар хувцсаа солиод бус буцалган уугаад зоригтын зураг руу ширтэнэ. Түүний нулимс дуусчээ. "Хайрт минь" гэж чимээгүй шивнээд гэрээс гарлаа. Өдрийн нар ээж байгаач намрын сэрүүн орсон байлаа. Цаанаал өвлийг өрн дуудах мэт Бунсалмаагийн үсэнд хэдэн цагаан үс гялтганан харагдана. Ажил дээрээ шууд ирэн орвол үүдний жижүүр цагдаа цогчин гайхах шиг харан ёслон угтлаа. Бунсалмаа шууд уянгийн өрөөний хаалгыг тогшив. Бунсалмааг орвол яг хүлээж байсан мэт уянг угтан аваад "Сайн байна уу хайрт найз минь? Би өглөөнөөс хойш хуралтай байгаад уцаа салгачихсан байлаа. Чи минь сайн биз дээ? Үжин сайн уу? Аав ээж дээр үлдээчихсэн үү? Миний найз ямар албаны явах юм?" "Сайн, найз нь сайн байгаа. Бүгд сайн. Би ажилдаа эргэж орж байгаа. Нөхрийнхөө амнасаа алдсан хэргийг шалгахаар ирлээ." Уянг түүнд кофе найруулан өгөөд "Ойлгож байна. Найз нь ойлгож байна. Дарга солигддгоор солигдсон, хурандаа цэнгэл ирсэн. Чи мэдэн дээ. Уугнагийн багш байсан хүн шүү дээ. Нөхрийн чи хэргийг Ахмад төрөө шалгаж байгаа. Би ирчихсэн байна. Чи намайг сайн мэднэ. Би энэ хэргийг өөрөө авна. Чамаас гуйх нэг юм байна. Верагийн үхлийн хэргийг надад бас өгч. Чи найздаа туслана гэж найдаж байна." "Бунсалмаа минь дээ. Би чамд хизээд туслана. Туслалгүй яах вэ? Чамдаа л санаа зовоод байна шүү дээ. Чи намайг ойлгож байна уу? Миний нөхөр өгчихсэн. Гэр бүлээрээ амралтанд явна гэхэд хязгааргүй баярлж байсан хань минь өнгөрчихсөн. Намайг ажилласаа гаргаж байнга шахуу хэлж байсан хайр минь байхгүй болчихсон. Тэрнийг минь хэн хороосныг би мэдмээр байна. Би олмоор байна. Чамд..." Уянгийн нулимсанд цээлэгнээд "Ойлголоо. Хоёулаа дарга дээр оръё. Би чамд туслана." Бунсалмаа уянг хоёр даргийнхаа өрөөнд орцгоолоо. Цэнгэлгэх туранхай өндөр хижээлэр тэднийг хараад суухыг дохиод "Ахмад Бунсалмаа, чамд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу? Тэгэхдээ таныг ажлаа хаяад явсан гэж сонссон юмсан." "Би ажлаа хаяагүй дарга. Сар гарan чөлөөл авсан юм." "Одоо тэгээд ямар ажиллаар явна та?" "Би нөхрийнхөө амнасаа алдсан хэргийг шалгамаар байна." "Би чамайг ойлгож байна. Гэхдээ та арай дураараа аашилж байгаа юм шиг санагдахгүй байна уу? Энэ бол зүгээр нэг орж гардаг, явж ирдэг газар биш. Тэглээж тэр эргийг төрөө шалгаж юугаа.
чамааг өөр газар руу шилжүүлэх тушаал гаргах гэд би бодож байсан юм. Эрхэм хурандаа та намайг ганцхан удаа харж үзээчтэй. Би гуйж байна. Би албанд энэ байгууллагад ажилласан цагаас нэг ч удаа ажил салгардуулж үзээгүй. Миний хүслийг нэг л удаа харж үзээч. Би энэ хэргийг л шалгаад таны хүссэн газар руу яваад өгье. Цэнгэл бодож сууснаа. За, чи гарч вэ. Уянг үл дээрээ. Онцлмаа энийг тооцоолсон байлаа. Шин дарга учраа уянгтай зөвлөх тухай мэдэж байсан ч цэнгэл хурандааг томилогдно гэж санаагүй лээ. Онцлмаа доошо буун өрөөндөө орж ирэхэд даваа цолмон нохой зээх мөн хэрдэн болор дөрөв энэмсэглэн угтаж байлаа. Тэдний дунд залуухан Ахмад төрөө зогсож байв. Төрөө тиймч сайн мэдэхгүй ч маш шударга олон удаа хэрэг илрүүлж нэр нь сонсогдож байснаар нь санах билээ. Даваа энэмсэглэн "Амрыг ирээ ахмадаа. Өрөөндөө тавтай морил. Би эднэрийг дуудсан юм аа. Таныг ирнэ гэсэн чинь бүгд яваад ирсэн." Амрыг ирээ. Та нарыгаа харсан чинь ямар сайхан байна. За, хаан ямар алба харж байна да? Соломон инээн Би Баян зүрх дүүрэг дээр ажиллаж байгаа. Тэнд нэг л хэвийн сонирхолгүй байна. Болор Би хуучин ажил дээрээ байгаа. Моги би энд ирсэн даваахтай хамт угаа. Гэхэд Ахмад төрөө би бас энд таны өрөөнд суудаг болсон. Та ирчихсэн болохоор би одоо хаашаа явах юм бол доо гэд инээлээ. Онцлмаа бүгдэд нь баяртай байлаа. Энэ үед цэнгэл дарга "Уян хошуучаа. Та найз нь байхаа. Онцлмаагийн нөхрийн амь насны хэрэг ерөнхийдөө ямар хэцтэй явна." Төрөө мөрдлөг хийсэн, гэвч яг барьж авсан баримт байхгүй. Энэ хэрэг дээр ахиц гэхээсээ илүү гинтийн тодорхойгүй үхэл гэсэн л алтан бус дүгнэлт байгаа. За, тийм байдаг байж. Би хорсон ч Онцлмаа заавал гих байх л да. Үнэхээр аргачихгүй юм биз. Энд олон том хэрэг илрүүлсэн нэр хүндтэй хүн шүү дээ. Чи сайн хяналт тавьж байдгийм шүү. Баярлалаа дарга. Баярлах яах вэ? Онцлмааг би шилжүүлэхийн тулд л зөвшөөрч байгаа юм. Уянга даргын өрөөнөөс гарan явлаа. Онцлмаагийн өрөөнд орж баяртай мэдээг дуулгав. Онцлмаа албан бус багаас суулгаад За тэгэхээр ажилдаа орцгоё. Ахмад төрөө та бидний тойрогт хүчээр ороод ирлээ дээ. Би хаачих гээд ч яах вүлээ дээ. Тантай хамтарч ажиллахдаа таатай байна. Уянга энэмсэглэн гараад явлаа. Бүх талаараа Онцлмаа туслахаа илэрхийлв. Онцлмаа бүгд зөвшөөрсөн учраас дотроо бодож төлөвлөж байсны дагуу хөдлөх хөрвөлжээ. Тэрээр тэмдэглэсэн цаас гаргаж ирээд Даваа. Чи Верагийн хоригдож байсан шоронд очиод сэжүүрхэ. Ямар нэгэн зүйл байж л таараа. Тэрнийг хамгийн сүүлд хин эргэж очисон талаар мэдээлэл цуглуул. Эргэн тойронд нь хүрээлэлгээд хайгаарай. Мөги, чи өнөөх уурхаанууд руу яв. Тэнд дахин хүн ирсэн эсэх. Одоо ямар нэгэн хүнд очиж олж мэд. Болроо, чи эмнэлэгт байгаа сүхээг очиод эргээд ир. Би энэ ямар байгааг сайн лавлаж мэд. Цолмон, чи нөгөө наамигийн ажилуулж байсан газар хаашаа нүснийг олж мэд. Соломон инээн Ахмада, наамын шоронд байгаа. Тэглээч тэр газрыг чи хаачихсан штэ. Цолмон минь дээ. Вера шоронд ороход би яг ч амшиг л бодож байсан. За, ажилдаа гарцгаах удаа. Төрөө надтай хамт Төв аймаг явна. Ингээд хэдэн тийшээ салан ажилдаа орцголоо. Онцлмаа төрөө хоёр Төв аймаг руу явлаа. Онцлмаа машина барин явахдаа Төрөө, чамд ямар баримт цугларсан? Сонин санагдах зүйл гэх мэт юм байна уу? За бараг л үгүй те. Харин нэг сонин зүйл нь Вера амиа хорлоогүй юм шиг санагдсан. Тэр тантай уулзах гэж байсан хүн шүү дээ. Тэр шоронд аллага болсон л гэж үзэж байгаа. Манай нөхрийн хэрэгтэй ямар холбоотой юм? Уучлаарай ахмадаа. Тэр хоёрын үхлийн шалтгаан маш ижилхэн. Юмыг яаж мэдхүүгээд шинжээ чи хариу болоод баримттай хамт гадаад руу явуулсан юм л да.
Тэгсэн чинь шин төрлийн хүчтэй нөлөө үзүүлдэг хар тамхи боловч үндсэндээ хор илэрсэн. Хэн нэгэн ойртож вэж тэрнийг өгсөн байж таараа. Юу? Чи яг бат итгэлтэй байна уу? Манайхан гадагшаа тэр бүр хандаад байдгүй үсттэй. Тийм ээ, итгэлтэй байгаа. Хоёрдугаарт таны нөхрийн компани одоо өөр хүний нэр дээр шилжсэн. Тэрэнд холбоотой гэж сэжилж байгаа. Үгүй, хуучин ажлынхан тэрэнд маш сайн байсан. Би тэр Чөөги гэдэг новшийг оролцсон гэдэгт 100% итгэлтэй байна. Ахмадаа, тэр хүн бол Чөөгийн хүн байна лээ. Хятад талаас танаа нөхрийн ажилд хөрөнгө оруулж ойртоод тодорхой маш их үеийг эзэмшиж байсан юм байна лээ. Онсолмаа машина зогсон хэсэг бодол болон бодоод нэрэл тэр үед гэнтэл ажил төрөл нь бүтээд нэг л их мөнгөтэй ирж байсан нь санаанд нь буулаа. Онсолмаа Төв аймгийн хорих газарт ирээд хуучны анд одхонтой уулзав. Одхон энэ удаа энэмсэглэж угтаж авсангүй. Түүнлүү хараад "За сайн байна уу Бонсолмаа минь? Эмгэнэж байгааг минь хүлээн авна уу? Тунч тоогүй юм болж." Сайн, найз минь, чи намайг мэдэж байгаа. Би уугнаа Чөөгийн хоёртой уулзах хэрэгтэй ирлээ. Энэ бол Ахмад Түрүү, миний нөхрийн амь насаа алдсан хэрэг дээр хамт ажиллаж байна. Гүй, тэр хоёртой уулзна гэдэг чи юу гэсэн үг вэ? Тэглээж чи эрх өдрөө товлоод зөвшөөрөл авах ёстой үсттэй. Энд камер. Отхон минь, би чам дээр ирсэн. Би удахгүй хідэн зүйл тодруулчаад л яваад өгнө. Чи надад маш их тусалсан. Найз нь чамд л итгэж ирдэг шүү дээ. Одхон Бонсолмааг явуулсан чи эргээд ирнэ гэдгийг сайн мэдэх тул түүнийг зөвшөөрөөд төрөөг үлдэхийг хэллээ. Бонсолмаа хамгийн эхлээд уугнаатай уулзав. Уугнаа уулзалт ирсэнд гайхан орж ирэгч Бонсолмааг байна гэж бодоогүй лээ. Бонсолмааг хараад юу ч дууралгүй сууж байлаа. Бонсолмаа Хошууч уугнаа. Өрөвдөлтөй чамтан болдоо. Миний нөхрийг хэн хорлсон? Тэр өөдгөө новш хэн юм? Би чамтай олон юм ярихгүй. Зөвхөн юм л асууна. Чи хариулна, ойлгов уу? Уугнаа бүхийх дүр үзүүлэн уучлалт гуйж байгаа нь элхэн харагдлаа. Тэрээр Бонсолмаа руу харан "Бонсолмаа, би мөнгө авсан. Надад маш их хэрэгтэй байсан юм аа. Чи мэдэн дээ. Би их өрөнд орж байсныг би хийгээсний л хийсэн. Баригдана гэдгээ мэдэж байсан ч тэр торноос гарч чадаагүй. Би мэдэхгүй. Зоригтыг хэн алсныг мэдэхгүй. Би чамд нэг л юм хэлж чадна. Тэрэлждэл их нууц байгаа. Тэндээс чи хариултаа олно." Чи мөн овш мэдэж байгаа үсттэй. Зүгээр л надад хэлчих. Чи ганц удаа надад тусуулж болох уу? Муу адгийн шаар минь. Чи надад яаж ийм юм хийж чадаж байна? Би чамд яг үннийг л хэлж байна. Тэрэлждэл учир байгаа. Би Чөөгитэй уулзж байсан. Тэгтээ цаадах хүнтэй нь уулзж байгаагүй. Эд маш том. Чиний эрүүл мэнд амь нас хохирхгүй гэж санаа зовж байна. Бонсолмаа уугнааг орхин гарлаа. Үнэхээр мэдэхгүй гэдг нь ээлт байлаа. Уугнаа хэрэг мэдэж байсан бол Бонсолмаад хэлээд хариуд нь ялаа богиносохоор тохирох хэмжээний хүн гэдгийг сайн мэдхвлээ. Дараагийн өрөөнд орвол Чөөги сууж байх ба түүний нүд орчим хөхөрсөн харагдахч тамхи татан хүлээж байлаа. Бонсолмаа орж ирээд түүнлүү хорсолтой гэгч нь хараад Адгийн шаар чинь шоронд орсон ч нэг их ядраагүй болтой шүү. Чамд ч энд их олон дайсан байгаа юм байна да. Яаж нэг юм амьд байна да? Энд чин шорон биш, хүүхдийн цэцэрлэг байна өө. Мөрдөгчөө, жинхэнэ шорон манай урд байдгийм штт. Тентхийн хатууг туулаад ирсэн болохоор энд өгчихгүй л байна да. Таныг баярлуулаад яах вэ? Харин таал хамаагүй анхаарал татаж байж гэмтчихв дээ. Чи муу адгийн шаар минь надад хэлээд. Миний нөхрийг хинээр алуулсан. Хэн алсан? Чи үсттэй. Новш минь, би чамайг түмэн удаа алах юмсан. Адгийн новш. Мөрдөгчөө,
Та арай хитэрч байгаа юм биш үү? Би яаж алах юм? Энд өгчихгүй хүн шиг л байхыг хичээж юу андаг? Танд би хэлсэн штэ. Таны нүднээс нулимс гол горих шиг урсах болно гэж. Та одоо болсон нь дээр дээ. Ингээд л зогсчих. Понсолмаа маш хүүтнэр инээмсэглэн. Чи айж байна. Дотор ч маш их айц байна. Чи үхэн гэдгээ ч мэдэж байгаа. Тийм ээ. Чи энэ бүхний ганцаараа шууд хийхэд арай жуул санагдчихэв. Чамайг чи овоо юм болов уу гэсэн чинь хөгийн аймхай новшойж л дээ. Чи намайг яаж чадахгүй. Мэдж байгаа юм надад хэлвэл би чамайг хараал идсэн холхон шиг явуулж болох юм. Чи сонголтоо хий. Чиний ард хэн байсан юм? Чөөги тамхи гарган татаад хэсэг бодож суугаад Понсолмаа руу харан. Монгол нэр нь Вандан. Урд зүгийн Вай Хэйши гэж хүн байгаа. Тэрний нөлөө Монголд маш том доо. Маш олон компани дампууруулдагч дахиад л нэг шинэ компани гаргаж ирээд л үйл ажиллагаа хэвээр явагддаг юм. Танаа нөхрийг өгөөш болгон ашиглах гэж байсан юм аа. Таныг шантаачлах гэж л тэр. Гэвч та маш хурдан хөдөлсөн. Бэд хот руу ороод танаа нөхрийг барьж яваад тань руу ярих байсан ч эсэргээрээ та биднийг барьж явсан. Гайхалтай урдан хөдөлсөн шүү. Хоёрдугаарт гэвэл танаа нөхөр маш том нөөцтэй уурхайг өөрийн болгохоор явж байсан. Бид дэмжиж ашиглаад авъя гэж эхэндээ бодсон. Тэгтэл танаас л шалтгаалж нөхөр чинь аюулд орсон шүү. Тэр их шартай хүн байна лээ. Би танд мэдээд энийг сануулсан. Тэр үед та харамсандаа гэж хэлсний минь санаж байна уу? Хамгийн гол нь тэр хүн бидний ардаас явж байсан юм. Понсолмаа Чөөгийг үнэн ярьж байгааг мэдэрч байлаа. Тэрээр үргэлжлүүлэн сонсвол мөрдөгчөө та намайг энэ новшийн газраас өөр газар шилжүүлээд өгчих. Би танд мэдж байгаа бүх зүйлээ хэлье. Энэ маш чухал. Та оройдох болно шүү. За сонсъё. Тэгээд би яахаа шийдэе. Одоохон тэр нутаг уцах гэж байгаа. Тэрний оронд бас нэг хүний үнэргүй новшир нээл гэсэн үг. Яагаад гэвэл тэр энд байж болохгүй. Хамаг байгуулсан зүйл нь нурсан учраас тэрнийг татаж байгаа. Их гүрний бодлого манайхаас 50 жилийн цаана явдгийм ахамда. Угнаа мэтийн олон гэмгүү царайтан та нар дунд байгаа. Тэд их мөнгөтэй. Та үнэхээр нөхрийнхөө өшөөг аммаар байгаа бол тэрнийг явхаас өмнө одоо яаралтай хөдөл. Нуруунд дээрээ улаан нүдтэй могоо шивүүлсэн хүн байгаа шүү. Монголоор төрлөх хэлшгээл ярьдаг. Тэрэлжээс та өөрөө зүн совингоор олно. Тэр хизээж том боссын дүрд тоглодоггүй юм. Ганцхан сул талтай. Тэр мөрийтэй тоглоомонд маш их дуртай. Монголд VIP хэлбэрээр далд явагддаг мөрийтэй тоглоомын газар тэр хаяа очдөг юм. Понсолмаа Чөөги рүү харан инээмсэглээд. Новш минь өгчихгүй байхыг бодоорой доо. Намайг амжилттай бариасаа гэж залбирцуу. Эсбүгээс чи энд өгөх нь тодорхой болно шүү. Атгийн новш минь. Тэр маш харгас хүн шүү. Тулаанд ялагдж байсан удаа байдаггүй гэдгийн билээ. Тэр залуусыг сургадаг байсан. Өөр дүрээр гарч ирж сургадаг байсан. За танд амжилт хүсье. Понсолмаа гаран отхонд баярлснаа хэлээд ямар ч хэл байсан үл үзэгдэгч биш эзэн нэртэй хүн мушгиж эхэллээ.